За сайн бацхан уу. Хөлнгийн мэрэг нэртэй зөв тавтай марлно. За өнөөдөр хайрцагтай харилцаан дээр мэрэг хийж бодож байна. Тэр хүний одоогийн байдал одоо таныг сандгүй, боддоггүй. Тэ ер нь одоо танд юу хэлмээр вэ гэсэн ийм утгатай бол мэрэг хийж бодож байна. За ингээд өнөөдөр жоохон олон сонголттой 1 2 3 4 5 6 сонголттой та саржаас сэтгэлчин татагтаад байгаа карта сонгороо. За ингээд сонголтоо хийж бас завсрал тий одоо надаар тарот мэрэг хийлгэх хүсэлтэй хүмүүс явах юм бол надлоо тий санал хүсэлтэй тэлгэж олно шүү. Би одоо Facebook-ийн мессенжер дээр нэлээд идэвхтэй байдаг. Муу одоо тий тарот гэхгүй бас энерги одоо оддын үрс гэх мэтлэн би бичлэг хийдэг. Одоо тэрнийхээ дагуу бас сташид буюу тий оддын үрийн онцлогоо ч юм уу нэг тиймэрхүү сүнслэг зүйл дээр бас тийм энэ тарот онцлог хийдэг байгаа. Тийм энерги бас нөгөө онцлогоо бас одоо зарим хүмүүс төр хүссэн хүмүүс төр бол хийж өгч байгаа тийм аяг олон хүн дээр ч гэсэн хийсэн. За ингээд одоо жоохон тод харагдахгүй л арьтуулах уу. За 1-р карт юм зурагтай байна. Чи 2-р карт юм зурагтай. 3-р карт юм зурагтай байна. 4-р карт. 5-р карт. 6. За сонголтоо ирээ. За ингээд хамгийн ихний 1-р карт сонгосон мэрэг эхлэе. Одоо хайр сэтгэлийн харилцаан дээр мэрэг хийж байгаа. Одоо тэр хүний одоогийн байдал одоо таныг одоо сандгүй гэсэн юм утгатай мэрэг хийж байгаа. За тэгээд тарот картуудаа бүгдэрийн зэрэг одоо нэг үзье. За ийм карт гарсан байна. Тэгэхээр тэр хүн одоо нэлээд 2 картыг харах юм бол нэлээд хэцүү байгаа юм шиг санагдаж байна. Яг ч тэгээ одоогийн байдал нь одоо тэр хүний хайр сэтгэлийн одоо юу гэдэг энэ аяг олон хүн үзэж байгаа болохоор тэр хүний одоо хайр сэтгэлийн одоогийн байдал гэсэн чинь нэлээд одоо хатуу хөндөр зүйлтэй үлдсэн гинэ одоо хайр сэтгэлийн харилцаан дээр тэ нэлээд одоо зүрх сэтгэлийн шаналгаатай сэтгэл дотор нь үлдсэн одоо гомдол харамсал бол яг одоо байна. Тий эмзэглэлч гэдэг юм уу тий их л тийм одоо завлантай шаналгаатай бол байна. Ямар нэгэн зүрх сэтгэл дотор нь тийм хөндөөр аргасан тийм асуудал бол одоо байна. Тэгээ тэрэндээ нэлээд яаж чадахгүй шаналж байгаа харамсаж байгаа эмзэглэж байгаа ч юм шиг тийм. За одоо энэ хүний хайр сэтгэлийн харилцааны иймэрхүү вэ. Тэгээд энэ дээр ч гэсэн адилхан ер нь бол самсргуу байдлаар бол тий өмнө нь хайр сэтгэлийн дэмий зүйл болцсон гэдэг ч юм уу. Самсргуу тохиолдолд хайр сэтгэлийн зам бүтлгүйтсэн гэдэг ч юм уу тий. Эсвэл ямар нэг юм хүлээгээл тий хайр сэтгэл дээр ямар нэгэн зүйлийг хүлээгээл ерөөсө болохгүй гэдэг ч юм уу. Ямар нэгэн зүйлийг хүлээгээд байгаа юм уу. Тэг ер нь бол хайр сэтгэлийнх нь одоо хайр сэтгэл нь боцсноор шал өөрөөр ингээ өрнөцсөн. Тэгээд одоо нэлийн шаналгаатай нэг юм хүлээгээд байгаа ч юм шиг. Тийм боцноос нэг өөр зүйл болцсон. Тэрэн дээр нэлийн сэтгэлийн шарахтай ч юм шиг санагдчихээн. Тэнийг юм хүлээгээд байгаа ч юм шиг тийм. За тэгээд одоо энэ хүний одоо ажил үйлс нь яг одоо ямар вэ гэх юм бол ажил үйлс нь ар гэр бүлийн асуудал ажил үйлс нь нэлээд нөлөөлж иж магадгүй байна. Ар гэр бүлийн ямар нэгэн түүхтэй тий асуудал эсвэл ар гэр бүлийн ямар нэгэн зуралцсан мөнгө санхүү дээр тий санаа зовлт төгшөө мөнгө санхүү дээр нэлээд төгшөөр санаа зовлт бол байна. Тий. За нэг ажил үйлс нэг иймэрхүү. За тэгээд тий ер нь яг нэг муу бүр амар муу бол биш. Гэхдээ юу ч хийсэн ажил үйлс дээр тий нэг л болж өгөхгүй, нэг гоё тийм гоё санагдахгүй байгаа, хүчлээ санагдахгүй байгаа.
сэтгэл санааны уналтаас болоод ажил үйлс нэг л тиймхэн. Гэхдээ бол бүр нар гарч ирэх гэж одоо бүр муу бол биш. Гэхдээ нэг жоохон илч энерги байна удаа л гэсэн. Ажил үйлс нь бол яах вэ л юм бэ? За тэгээд одоо тэр хүн таныг яг одоо ер нь боддгоо, сандгуу гэх юм бол ер нь бол энэ хоёр карт гарах юм бол таныг бол аюу санддаг юм шиг санагдаж байна. Тэр нь таныг маш үзэсгэлэнтэй. Тий маш гоё юм ихтэй одоо тий тэгээд одоо танд нэлээд та яаж чижсэн танд нэлээд аюу хайртай юм шиг харагдаж байна энэ хоёр карт гарахад. Тий нөхцөлгүй хайр гэх юм уу тий. Та ер нь бол мөрөөдлийн хүн гэдэг ч юм уу. За яг бас од гарсан болохоор холын хөршгүй гэж бодож ээж магадгүй. За энэ айгу олон үз залгуур дээр өөрийнхөө тийм таарж байгаа юг таваараа үзэгсэлэнтэй мөрөөдлийн хүн нь холын хөршгүй ч гэж байгаа юм шиг тийм тэгж боддог. Тэгээ ер нь бол таны талаар тийм хонхэр хайр дурлал гоё картас маань таны талаар одоо өдрийн бодол шөнийн зүуд болж иж магадгүй. Ер нь бол маш их сэтгэлтэй. За одоо л ингэж бодож байгаа юм таны талаар. За тэгээд энэ картыг болохоор зөвлөгөөн дээр авсан. Танд зөвлөгөө гэх юм бол тийм хүн ингээд бусд юмнууд ингээд тулаад байгаа байхгүй. Тэг ер нь бол энэ хүнтэй ч юм уу те ер нь бол дэмий одоо тулалт ха зогсоо гэж. Ямарсан зөвлөгөө тийм байна. Одоо дэмий энэ хүнтэй ингээл те тэгэхээр болоо. Дэмий тулалдах болоо гэсэн юм мессеж өгч за энийг тийм та дотроо бодороо. За тэгээд одоо тэр хүн танд одоо өдөр хад сонсон юм байна. Одоо цаад хүн танд хэлмээр өгсөйг одоо энэ гурван картаар гаргая. За нэгдчихье. За хэлмээр өгстэй нэг карт гарсан. Тийм энэ картыг харсан бол нэлээ ингээд тийм та тэр хүндтэй айгу чухал байсан гэдгийг тэр хүн тэгээ одоо л ойлгож аж магадгүй юм байна. Тэгээд одоо тэр хүн танд хэлмээр ав гэх юм бол би тэр үед те зориг гаргаад чамд хэлэх ёстой байсан. Гэвч дуугүй өнгөрсөн, юу ч хийгээгүй өнгөрсөн. Тэгээ одоо айгу харамсаж байна гэж танд хэлмээр байгаа юм байна. Тэр үед би хийх ёстой байсан зүйлээ хийгээгүй одоо айгу харамсаж байна. Тийм. Би тэр үед зориг гаргаж чадаагүй тийм. Одоо тэрийг ойлгоод нэлээд харамсаж байгаа гэдгээ танд хэлмээр байгаа юм байна. Мөн хоёр дахь карт юм бол тэр нь одоо бол бодол санаа нэлээд замбраагүй, ой ухаанаа зэгцлэх, бодол санаа зэгцлэх тийм одоо шаардлага байна. Би тий одоо өөрөө өөргөө сайн ойлгохгүй надад амар их бодмоор байна тий. Тийм бодол санаагаа тэ сэтгэлээ эцэгцэлмээр байна гэж танд хэлмээр байгаа юм байна. Мөн энэ 3 дахь карт гарах юм бол тэр хүн танд хэлмээр азуулах юм бол тэр нь бол тэр хүн тантай ирээдүйдээ нэг л цаана итгэлтэй авшгүй. Тэгээд танд хэлмээр ав гэх юм бол тийм би одоо яаж миний одоо ямар байгаагаас те үл хамааран хизээ нэгэн цагт одоо чамтай эргэж уулзнаа гэдэг тийм би итгэж байна гэж танд хэлмээр байгаа юм байна. За гоё карт гарчээ. За ингээд бүх картаа тайлбарлаж дуусчаад юу яа? Хамгийн сүүлд чи одоо таны сонголтын картнаас одоо танд хэрэгтэй мессеж энэ харилцаан дээр танд хэрэгтэй мессеж. Юнико юмнаас өөрийгөө ингэж яатсан ташаа. Өөрийгөө чөлөөл гэж аахгүй. Өөрийгөө чөлөөл. Тэгээ энэ картыг ингэ сайн харах юм бол ер нь бол өөрийгөө чөлөөлөө. Ер нь бол тэг хайр бол эд материал шиг те ингэж харцдаг зүйл биш ээ. Тэ одоо хайр бол хайр сэтгэл бол хүнд одоо нисэх жигүүрийг өгдөг те. Хүнийг улам чөлөөтэй тэг одоо цааш хөгжих болцоог нь бол одоо хүнд одоо нисэх жигүүр нөгдөг ийм зүйлээ ийм одоо хүч юмаа. Тэгэхээр та өөрийгөө одоо таниад ингээ хайрлаж эхлэх үед одоо жинхэнэ хайр одоо таны зүг ирнэ шүү гэсэн байна.
За ийм мессежийг танд өгч байгаа юм байна. Хайр бол дээд материал шиг харцдаг зүйл биш ээ. Тэ хайр бол хүнд одоо тэнэсэг чи өөр өгдөг хүч юм аа. Тэ та өөрийгөө одоо таних, хайрлаж эхлэх үед одоо жинхэнэ хайр таны зүг ирдэг шүү гэсэн ийм утгатай юм шиг санагдаж байна. За ингээд энэ таны одоо сонгосон мессежнийг харт байна. За ингээд өндөрлөө үнэхээр энэ хүртэл үзсэн хүмүүстээ маш их баярлалаа. Мөн таарад таалагдсан бол тийм лайк тархаа тийм битэмар дараа. Мөн таалагдаад одоо та намайг дэмжих хүсэлтэй хүн байх юм бол тийм та хоёрыг буцаж эргэж нийлээсэй гэж хүсээд хоёр одоо хосын хоёр хүнтэй хосын эможи авал дараарай. Тэгэх юм бол нэгдүгээр картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байна. Өөрийнхөө одоо цааштай харилцааг мөн тийм сайнаар зөвнж юм гэж бодъё. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл сонсон үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай. За ингээд 20 дахь картыг сонгосон нэмэрийг эхлэе. Тэр хүний одоогийн байдал одоо яг танигтай ер нь сандгүй гэсэн юм хайрцагтай сэдвтэй нэмэр хийж. За ингээд эхлээд тарот картуудаа бүгдээр энэ зэрэг нэгтгэцгээе. За ийм карт гарсан байна. За тэр хүн яг одоогийн хайрцагтлийн амьдрал нь те яг одоо юу болж байна гэхэлэр зэрэг тий ер нь айгуу тийм хайрцагтлийн яг одоогийн амьдрал нь одоо яг өөдрөг гэх үү одоо эрүүл сарвал харилцаа ингээд хоёр талаасаа одоо бие нэгсэн одоо идэвхтэй харилцаа ямар нэгэн хайрцагтал байна. Тийм эрүүл сарвал харилцаа гэх үү ер нь айгуу эрчинээр ихтэй те ийм харилцаа одоо дөнгөж эхэлж байгаа гэж хэлэх үү те 10 онцсон байна те. Тэгээд энэ карт гарах юм бол ер нь бол яг одоогийн энэ хүний хайрцагтлийн амьдрал нь болохоор зэрэг тийм урамтай тийм айл болохоор ингээд те хоёр өөр зүйлж байсан хамаагүй ингээд зохицуулахыг оролдож байгаа. Тийм ер нь таарамж сайн гэж хэлэх үү те. Ер нь зохицуулахыг оролдоод явж байгаа айгу таарамж одоогоор айгу сайтай. Замар хайрцагтлийн амьдрал нь иймэрхүү байдалтай байна. За тэгээд яг одоо энэ хүний ажил үйлс нь ямар хөө байна гэхэлэр зэрэг тий ер нь бол ажил үйлс нь их завгүй байж магадгүй. Их завгүй гэхүү шүндөл болтол сууж ажилдаг эсвэл шөнө унтчихтаа хүртэл ажилламаачлаа бодоол бүр ажлаа бүр зүүдэлдэж байж магадгүй. Тий ямар ч байсан их завгүй айгүй их ингээд шүндөл болтол ажиллаа хийдэг юм шиг скул ажлаа бодоод байдаг юм шиг те. Тэгээд энэ картыг харах юм бол ер нь бол ажил нь одоо нэлээд хариуцлагатай үедээ явж байгаа юм шиг хариуцлагатай ажил хийдэг хүн үү эсвэл ер нь ажлын одоо урсгал бол айгүй сайн байна. Тийм ихтгэлцлэл айгүй сайн гин ажил. Тийм ямар ч байсан хариуцлагатай ажил хийдэг юм шиг одоо тийм хариуцлагатай үе дээрээ ч явж яж магадгүй. Ямар ч байсан ажил ихтэй гэж гарч байгаа шиг байна. Тийм. За тэгээд энэ хүн маань яг одоо таныг сандгүй гэсэн чинь ер нь бол тэр хүн танаас юу гэдэг юм бэ? Энэ тантай харилцаанаас нэлийн чөлөөлөгдсөн, суллагдсан ингээ юу гэдэг тавьсан гэдэг аахгүй энэ харилцааг. Та хоёр ингээд харилцаа чинь юу яахгүйсэн бол ингээд одоо таныг 50 явуулсан гэдэг ч юм уу. Ямар ч танаас чөлөөлөгдсөн юм шиг, суллагдсан юм шиг тийм мэдрэмж бол байна. Тэгээд одоо энэ хүн одоо яг таныг гэхээс илүү шин хайр тийм хэлцээ явж гин гэж ааш байна. За тэгээд дараагийн карт гарах юм бол тийм юу бас л одоо таныг гэхээс илүү өөр шин хайртай учирсан айгу нэлийн догдолтой тийм явж байна. Одоо тан дээр болохоор зэрэг ямар нэгэн танаас одоо битээрээ харилцаа ингээд одоо юу суларцсан битээр ингээд айл хэдийн одоо болцсон гэдэг ч юм уу те чөлөөлөгдсөн гэдэг байхгүй. Тийм тэгж одоо шинэ харилцаа эхлүүлсэн одоо шинэ догдлолтой
авчина гэсэн ингэж тайлгаж бодож байна. За тэгээд танд зөвлөгөө энэ харилцаан дээр танд зөвлөгөө гэх юм бол танд зөвлөгөө гэх юм бол ер нь бол тэр хүний хувьд та одоо өнгөрсөн дурсамж нь болж үлдсэн байж магадгүй юм шиг санагдаж байна. Тэнгэр доош харцсан тийм өнгөрсөн дурсамж нь болж үлдсэн байж магадгүй амун тань зөвлөгөө гэх юм бол одоо таны өөрийн чинь сэтгэл, цаг хугацаа, хайр айгу тийм үнцэнтэй шүү. Тэгээ ер нь тэр хүний хувьд та өнгөрсөн дурсамж болж үлдсэн байх магадлал өндөр байна. Тэгээд танд одоо энэ гурван картаар тэр хүний одоо хэлмээр авах гэсэн эдийн гаргасан байгаа. За нэг үзье. За ямархуу карт гарсан байна. Тэгэхээр зэрэг тэр хүн тийм таныг дурсдаг гинэ. Ер нь бол тийм хаяа одоо дурсан сандгаа тийм одоо би чамаагаа тэр хүний хэлмээр ав гэх юм бол одоо би чамаа хаяа тийм дурсан сандгаа ер нь одоо тийм битэрийн яг гой дурсамжууд байдаг. Ер нь дурсамжлал үлдчихээх гэх мэтлэн иймэрхүү зүйл танд тийм хэлмээр ам байна амуу тэгсэн мөртлөө бас одоо битэрийн хооронд ямар нэгэн гүн далд тийм нарийнхан холбоос те одоо гүн далд тийм холбоос одоо л тасраагүй байгаад байгааг би ингээ мэдрээд байна гэж бас хэлмээр ам байна. Ямар нэгэн гүн далд утгаартай бид хоёр хоорондоо холбоостой би ингээ жоохон мэдрээд байдаг шүү гэж тандаас тэгж хэлмээр ам байна. За 3 дахь хэлмээр аав нь хичнээн ингээд ийм байгаа ч гэсэн тэгээ одоо бол тийм үгүй ажил айгүй ихтэй завгүй байгаа тийм би айгүйх завгүй байгаа шүү шийдэх ажил байна ажил ихтэй байна гэж бас танд хэлмээр ам байна. За нэг энэ хүний сэтгэл доторх хэлмээр авах гэсэн тийм нэг ингээд гарлаа. За тэгээд танд одоо хамгийн сүүл таны сонголтын картнаас бас танд энэ харилцаанд хэрэгтэй мессеж авч өгье. Тэгэхээр зэрэг сонголтын картны зөвлөгөө гэхэлэр зэрэг энэ харилцаа танд нэг жоохон тийм ойлгомж жоохон хэцүү ойлгомжгүй тийм санагдчих тийм магадгүй. Гэхдээ энэ хүн одоо таны амьдралд нэг тийм зүгээр нэг орж ирээгүй юм байна л да. Танд одоо ямар нэгэн зүйл ойлгуулах таныг өөрийгөө те одоо танихад таньж мэдхэд туслах гэж ирсэн юм одоо хүн байж магадгүй. Тэгээд ер нь бол энэ харилцаан дээр одоо битгий хүчлээрээ ууч сэтгэлээр хандараа гэсэн ийм утгатай хаалга гэж бодож байна. За танд энэ харилцаан дээр ийм зөвлөгөө байна. За ингээд одоо өндөрлөе. Үнэхээр энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Амуу одоо үзээд үнэхээр таалагдсан бол лайк тарах битэн мартаараа. Амун таалагдаад та намайг одоо дэмжих хүсэлтэй хүн байх юм бол та энэ харилцаагаа бас одоо сайнаар зөвнөхийг хүсэж байгаа өөрийнхөө хайрцагтай амьдралыг сайнаар зөвнөхийг хүсэж байгаа хүмүүс байх юм бол нар гэсэн эмош дараараа тэгэх юм бол 2 дугаар картыг сонгосон бөгөөд та өөрийнхөө хайрцагтай амьдралыг улам сайнаар төсөөлж байна одоо бэлэгдэж байна бас намайг дэмжиж байгаа гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай. За ингээд урдаар картыг сонгосон мэргийг эхлэе. Хайрцагтай харилцаан дээр одоо мэрг хийж байгаа тэр хүн одоо одоогийн байдал таныг ер нь сандгүй гэсэн ийм утгатай мэрг ба. За ингээд бүх картуудаа зэрэг тэнэгдэцээ. За тарот картнууд юм байна. Тэр хүн одоо таныг сандгүй. Тэр хүн яг одоогийн хайрцагтлийн амьдрал яг одоогийн яг одоогийн хайрцагтлийн амьдрал нь ямар байна вэ гэхлээр зэрэг. Тэг ер нь бол жоох эргэлзээтэй энэ хүн хайрцагтлийн амьдрал нь болохоор ер нь нэг тийм гониг тайранд авцсан гэх юм уу. Ямар ч хэцүү юм дээ, ямар ч юм дээ гэдэг ч юм уу. Ингэмэр ч юм энийг сонгох, тэрийг сонгох ямар ч юм дээ гэдэг ингээд нэг тийм шийдэл байхгүй. Гониг тайранд авцсан юм шиг эсвэл нэг төөрөлдсөн сонголтоо хийж чадахгүй байгаа юм шиг аль нь гой санагдах тийм байдалтай байна. Амуу энэ картыг харах юм бол ер нь бол хайрцагтлийн амьдрал нэлийн өрнөлттэй
Тийм нэлээд өрнөлттэй гэд тэрнээс өөрөө орчихгүй байхгүй. Тийм гинтийн өрнөлтүүд бол байн ямар ч байсан. Тэгсэн мөртлөө ингээл ямар ч юмтэй гэл нэлээ эргэлзээтэй. Аль аль нь гой санагдах. Эсвэл ямар нэгэн тийм эргэлзээтэй гонигт хайр гэх юм уу те. Тийм шиг санагдчих байна. За тэгчээд энэ хүний одоогийн ажил үйлс нь ямар байна гэхээр эрч хүч жоохон бууралттай ч юм шиг. Тийм. Одоогийн энэ хүний ажил үйлс нь болохоор зэрэг эрч хүчин суларсан, ямар нэгэн ажил нь зогссон, эсвэл хойшлогдсон ч юм уу. Тийм. Тэгээд тарах юм бол ер нь бол бах байдгаараа яг л хуучнараа гэх юм уу те. Тантаа одоо байхад ямар байсан тэрүүгээр гэдэг ч юм уу, ямар нэгэн одоо бах байдгаараа хуучлна, эсвэл ямар нэгэн хуучнараа эсвэл зогссон, жоохон хойшлогдсон, эрч хүчин жоохон сул ануудаа гэсэн карт байна. За тэгээд одоо энэ хүн таныг сандгүй гэдэг дээр энэ хоёр карт гарч ирсэн. Тэгэхээр сандгүй гэсэн чинь энэ сайн ээж таныг сайн ээж, сайн эхнэр гэж боддог. Айгу сайн эмэгтэй гэж боддог. Эсвэл энэ хүн гэр бүлтэй, эхнэртэй, гэр бүлтэй, хүүхдийн сайн ээж. Иймэрхүү зүйл бол гарч ирж байна. Энэ дээр яг олон үнсэж болохоор ингээд өөрийнхөө таарах юг аваарай гэж хүсье. Таныг сайн ээж, сайн айл эхнэр ч юм уу, сайн ээж ч юм уу. Эсвэл энэ хүн өөрөө эхнэртэй, гэр бүлтэй тэрийгээ тэ тэрний сэтгэлд нь бол мэдээж бол тэ бол байдаг. Гэхдээ энэ карт гарах юм бол гэхдээ тэр хүн одоо яг одоо таныг боддгоо гэвэл бол боддог гэж бодож байна. Гэхдээ тэр нь айгу тийм нууцаар сэмхэн тий. Сэмхэн бол таныг боддог айгу эргэлздэг тий. Тэ нууцаар сэмхэн хоёрын хайр нэг тийм ил болгодгүй хайр нь одоо нууц хайр гэж боддог ч юм уу, эсвэл ил болгодгүй хайр гэж боддог ч юм уу. Тийм зүйл байна. За тэгээд ямар ч гэсэн одоо л таныг сандгүй боддгоо. Гэхдээ тэр нь айгу ил болгодгүй тийм. Нууц хайр гэж гарч ирж байгаа юм шиг санагдаад байна. Айгу эргэлзээтэй тийм. Хэцүү хайр юм шиг. За тэгээд танд энэ харилцаан дээр зөвлөгөө гэсэн чинь ер нь бол хайр дурлал шал өөр карт гараад. Ер нь бол энэ харилцаан дээр тань зөвлөгөөх юм бол бие биенээ хүндлээд тий өөрөг хариуцлага одоо бити мартаараа тий хумсарлаараа гэсэн байна. Бие биенээ хүндлээд тий өөрөг хариуцлага хумсарлаараа гэсэн ийм зөвлөгөө гарч ирж байна. За ингээд энэ гурван картанд болохоор зэрэг тэр хүн танд одоо хэлмээр өгсөйг тий гаргая гэж бодож байна. Таны хэвчээ одоо за энэ болохоор чи ер нь бол яг энэ картан дээр гарч байгаачлан тэр хүн танд юу хэлмээр юм гэхээр зэрэг бит хоёр те хоёр талдаа л яг ингэ шаналаад байгаа энэ харилцаан дээр те яахаа мэдгүй таа ч яахаа мэдгүй энэ хүн ч яахаа мэдгүй те тэр хүн одоо танд хэлмээр авах юм бол одоо бит хоёр талдаа айгу шаналж байна. Тэгээд тий яахаа одоо мэдгүй хоёлаа шаналж байгаа зэтэл гэж танд хэлмээр ам байна. Мөн одоо тэр хүн таныг бодох үедээ өөрөө ч бас айгу те өвдөж тэ шаналдаг юмрхүү байдалтай таач жоон шалж байгаа юм шиг байна. Тэгээд ер нь бол тийм таарийн хооронд болсон зүйл дээр бол энэ хүн зүгээр одоо байгаагүй сэтгэлийн гүн шаналл одоо тантай ойлголцохыг хүсэл бол байна гэж гарч байгаа шиг байна картаар. За тэгээд энэ хүн өөр юу хэлмээр аглаад байна. Тийм ер нь бол таныг боддог тий одоо тэр хүн танд юу хэлмээр байна гэх юм бэ? Би чамаа сэтгэлдээ тээж авдаг. Ер нь хоол байсан ч ойрхон байсан ч те ер нь бол одоо миний сэтгэл ингээд чамруу татагцаар. Тийм. За энэ зүйл хэлмээр аа байна. За гурав дахь хэлмээр аа зүйл нь болохоор зэрэг. Тийм ер нь цаашаа явах картахгүй те ер нь бол тэр хүн танд юу хэлмээр байна гэх юм бол одоо тийм авдаггүй те одоо бидний хооронд бүх зүйл ингээд амаргүй байсан тий энд аачлаа амаргүй байсан гэхдээ би өнгөрснөөс ингээд салж одоо шинэ амьдрал руу явах гэж хичээж байна одоо гэхдээ
чи миний сэтгэл байсаар байгаач одоо энэ мэдрэмжийг бол ер нь ингээд ардаа орхиод одоо цаашдынхаа аж амьдрал руу явмаар байна гэж иймэрхүү зүйл танд хэлмээр хаан байна. Тийм. Одоо та тэр хүний сэтгэл байгаад тэр хүний шаналгаад байгаа боловч энэ хүн ингээд цааш амьдралыг бодохыг тийм хүсэж байгаа. Тэрнлөө ингээд одоо өөрийнхөө таныг гэсэн мэдрэмжийг одоо ардаа орхихыг оролдож байгаа гинэ. Гэтэ ингээд чадахгүй юм байна шаналлаа юм байна л та. За ямар ч гэсэн нэг иймэрхүү жаахан шаналгаадаг картад байна тий. Гарчлаа. Тэгээд бүх картад бас хамгийн сүүлийн одоо сонголтын картнаас одоо танд энэ харилцаан дээр энэ хүн дээр одоо танд хэрэгтэй мессеж авъя гэж бодож байна. Энэ бас ингээд зургийн ахрал бол бас л хоёр шаналгаатай юм байна тий. Нөхцөл байдал таагүй. За энэ картаар юу хэлж байна гэхээр зэрэг ер нь бол та өөрийгөө энэ харилцаанд гээж байгаа мэдрэмж төрөх юм бол ер нь төр зогсоорой гинэ. Та өөрийн энэ харилцаанд орсноо та өөрөө байж чадахгүй өөрийгөө алдаал энэ хүнийг л өдөршөнгө боддог ч юм уу те. Ингээд өөрийгөө гээж байгаа мэдрэмж төрж байвал одоо та энэ харилцаан дээр одоо төр зогсоорой гинэ. Тэг ер нь бол энэ картыг харах юм бол нэлийн байдал жоо тиймэрхүү. Тэгэхээр та энэ хүнийг одоо анханасаа ингээ мэддэг те. Одоо урд насны учирч юм дэмэрхүү юм шиг одоо санагддаг байж магадгүй. Тийм. Зүгээр нэг дотны харилцаа биш те. Зүгээр нэг тийм харилцаа урд нь таньдаг байсан ч юм уу. Эсвэл урд насны үеийн үрч юм уу те. Нэг тиймэрхүү зүйл танд мэдрэгдэж магадгүй. Гэхдээ энэ бол одоо таны сүнсийг одоо сорж байгаа харилцаа байж магадгүй. Тэгээ ер нь бол тийм зарим харилцаа бол таныг цааш нь одоо тий магадгүй энэ харилцаа гэсэндээ одоо таныг цааш нь хөгжүүлэхийн тулд таны сэтгэлийг тантай нэлээд шалгахын тулд тийм бий болдог шүү. Тэгээ ер нь бол энэ харилцаанд уусах биш харин цаад учрыг нь тий ухаарах хэрэгтэй шүү гэсэн мессеж өгч байгаа юм шиг санагдаж байна. Тийм. Яг энэ хүнтэй нэг тийм онцгой холбоотой юм шиг танд одоо санагдаад тийм байж магадгүй. Гэхдээ энэ бол тийм энэ хүнтэй заавал болж бүтнэ гэсэн үг биш. Харин одоо таны сүнсээ чи одоо хэр зэрэг одоо сэтгэлийн юутай болсон тий сэтгэл хөдлөлтөй юу гэмдэ тэрийг ойлгодог болсны чинь шалгах ямар нэгэн сорилт байж магадгүй шүү тий. Тэгэхээр энэ харилцаанд та уусаад бүр ингэж өөрийгөө алдах биш харин цаад учрын тий ухаарах хэрэгтэй шүү. Над дээр яагаад ийм харилцаа дахиад үүсв гэдгийг тий. Цаад учрыг ойлгоод бид ухаарах хэрэгтэй шүү гэсэн ийм зөвлөгөө өгч байгаа шиг байна. За жоохон тайлбарлах жоон тиймэрхүү хэцүү байлаа. Ямар ч чадаа одоо өөрийнхөө тийм бацнаар тайлбарлаа үнэхээр жоохон ойлгомжтойсэн үг гэдгийг мэдэхгүй байна. Хэрэг таараа таалагдсан бол лайк тарах битмартаараа мөн таалагдаад мөн одоо эможи дарахыг хүсье. Үнэхээр намайг дэмжмээр байгаа бөгөөд та хайрцагтай харилцаа улам тийм сайнаар яхих хүсэх юм бол тэгээд гоё хатны та амьдралдаа өөрөө эзэн гоё хатан сайн ихнэр сайн ээж байхыг бэлэгдээд ийм гоё хэмсэг хатны тийм эможи бол дараараа. Тэгэх юм бол хоёрдугаар үгүй энэ урдаа картыг сонгосон бөгөөд одоо намайг дэмжиж байгаа өөрийнхөө тэр нөхцөл байдлыг цаашд тэг сайнэр зөвнж нөхсөө үгүй. За ингэж өндөрлөө. Одоо энэ хүртэл бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. За ингээд хамгийн сүүлчийн дөрөв карт сонгосон нэмэргийг эхлэе. Одоо тэр хүний одоогийн байдал одоо таныг сандгүй гэсэн юм утгатай хайрцагтай мэрэг гэж байгаа. За ингээд ихтэй тарад картуудаа бүгд тэрийн зэрэг нэгдцээ. За энэ карт гарсан байна. За эхлээд тэр хүний хайрцагтай одоо тэр хүний хайрцагтай амьдрал яг одоо ямар хөө амир гэдгийг харъя гэж бодож байна. Тийм ер нь бол таны одоо тийм бодож байгаа тэр хүний яг одоогийн хайрцагтай амьдрал нь болохоор зэрэг яа ингээд нэг
бодтой харилцаа бол байхгүй ч юм шиг. Зүгээр краш бол ээж магадгүй. Краш ч юм уу одоо тийм мөрөөдлийн хүн гэдэг ч юм уу. Тийм мөрөөддөг хүнтэй тэр хүн гоё даа гэдэг ч юм энэ хүн тийм ямар ч нэг тийм бодтой харилцаа бит нэг тийм мөрөөддөг краш ч мөрөөдлийн хүн бол байна. Тийм. Тэгэд энэ карт харах юм бол ер нь бол яг одоо хайрцагтай амьдрал гэхээсээ илүү одоо урдаага ажилдаа урдаага хийх юмдаа нэлээ анхаарлаа хандуулсан байдалтай байна. Тэг яг одоо яг краш мараш мөрөөддөг хүн байгаа ч гэсэн ерөнхийдөө ажил төрөлтэй урдаага юмдаа нэлээ анхаарлаа хандуулсан. Нэг бодтой харилцаа байна гэж жоохон хэцүү. Тийм мөрөөдлийн хүн гэдэг ч юм уу тий харж авдаг хүн гэдэг ч юм уу краш ч юм уу тийм бол байна. Эсвэл хол гэдэг ч юм уу тэр. За тэгээд дараагийн 2 картнаас тэр хүний ажил үйлс одоогоор ямар юм бэ гэсэн чинь тийм жоохон ажил үйлс нь яг үгүй санамсаргүй гэж хэлэх үү нэг тийм дурггүй дуу ажилдаа дарагдцсан гэх юм уу одоо юу гэж хэлмээр юм бэ дурггүй ажил нөгөө юу гэдэг туртай ажиллаа хийж байгаа боловч ингээд хажуугаарнаас ингээд тий жирийн шашиг дурггүй юмнуудаа хийх гэдэг ч юм уу тий тиймэрхүү байдалтай тэгээд ажлын жоон төгшөөр байна цаастаа яах вэ инх болоо гэдэг ч болоо ингээд ажлын цаастаа яах нь тодорхойгүй гэдэг ч юм уу тийм тодорхойгүй тий асуудлууд ажил төрөл дээр нь байх тэгээд яг ажилдаа дуртай ч гэсэн яг хажуугаар нь жижиг шажиг янз бүр тий элдв ажил дарагдах гэх мэтлэн гинт орж ирэх гэдэг ч юм уу тий. За нэг тиймэрхүү ажил ус надад нэг тиймэрхүү юм. За тэгчээд энэ хүн одоо таныг одоо үнэхээр сандгүй боддгүй гэх юм бол ер нь аль сандаг гэж хэлж болохоор карт гарлаа. Ер нь одоо тантай одоо сэтгэлийн холбоос бол байдаг. Цаанаа л ингээд байгаад байдаг тий одоо тантай бол хүчтэй тийм холбоостой байдаг. Тантай айгу татан сэтгэлийн мэдрэмж одоо танаас мэддэг гэдэг ч юм уу. Эсвэл тантай татан бол хүсэлтэй ч гэж магадгүй юм байна. Ер нь бол сэтгэл байна. Өөрөө ч гэсэн холбоос байдаг гэж боддог юм байна. Тэгээд энэ картыг одоо шаарсан мэхлэр зэрэг. Тэгээд энэ хүн өөрийгөө магадгүй өөрийгөө хэлж авах гэж нөгөө хариуцлагаас ухсан гэдэг байна. Энийг таныг хэлж гин үү гэхлээр бас үгүй юм шиг. Замч яасан таныг хэлж ээж магадгүй хариуцлагаас ухсан хариуцлахгүй байдлаас болоод тий битэрийн гэсэн ч юм уу. Эсвэл миний бодлоор юуны илүү их санагдаад байна гэхлээр зэрэг тэр хүн өөрийгөө хэлж байгаа юм шиг санагдаж байна одоо. Хариуцлагаас ухсан одоо хариуцлахгүй байдал гаргасан гэдэг ч юм хариуцлахгүй байдлаас болоод алдаа гаргаад хоёр тэмэх болсон гэдэг ч юм. Тий. За ямар ч иймэрхүү карт тайлаа гэж бодож чинь тэгээд танд энэ харилцаанаар танд одоо зөвлөгөө гэх юм бол тий ер нь бол санаа зовхоо болоо гэж асуун харилцаан дээр тий одоо битгий одоо санаа зовоо ер нь бол чадвал тий дахиад түзээд алдаараа гэсэн ийм мессеж өгч болохын зөвлөгөө эсвэл тий одоо энэ харилцаан дээр танд одоо өөрийгөө болон бусдыг уучлаарай одоо өөрийгөө болон бусдыг уучлах нь одоо сул дорой биш харин ч одоо урагшлах хүч юм шүү гэсэн ийм мессеж энэ харилцаан дээр танд өгч юм гэж бодож байна. За нэг ингээд тэг өөрөөр томсгөл тохируулаад сонсож байгаа гэж бодож байна. За тэгээд одоо тэр хүний танд хэлмээр байгаа хүсийг гаргая санаа хэлцгээе. Тэр хүн танд юу хэлмээр байна гэхэлэр зэрэг муу зуршил гэдэг юм карт гарсан байна. Тэгэхээр ер нь бол тэр хүн танд юу хэлмээр байна гэхэлэр би өөрийн муу зуршлаасаа одоо муу дадал ч юм уу тэ муу зуршлаасаа салж чадах хэсгийг би өөрөө сайн мэдэхгүй юм гэж. Тийм яг яг үнэ хэлж авах юм л да би өөрөө ямар нэгэн тэ энэ харилцаан дээр доголдуулс нэг муу зуршилж идэм тэ тэрнээсээ би салж чадах юм хэрэг өөрөө ч гэсэн сайн мэдэхгүй байна. Өөрөө гэж ойлгохгүй ач юм шиг энэ картын аа тэгээд энэ хүний бас хэлж байгаа нь гэхлээр ер нь ингээд өргөжлүүлээ цааш ингээд одоо
саад бэрхшээл битэрийн орон саад бэрхшээл байсан ч гэсэн цааш нь ингээд тэг урагшлах цааш авахыг ингээд хичээгээ би явж байна гинэ. Тэг үргэлжлүүлээд урагшлахыг оролдоод ингээд амьдрах гал явж штэ гэж аач юм шиг тийм саад бэрхшээл байсан ч урагшлахтай цааш авахыг ингээд хичээгээд ингээд хүсэж байна гэсэн ийм зүйл танд хэлмээр байгаа юм байна. Муу 3 дугаарын карт нь болохоор зэрэг тийм зугцсан гэдэг аахгүй. Ямарсан таныг зугцсан гэж арай илээгүй юм шиг санагдаад байгаа юм. Яг гоо тийм хүмүүс ч бас байж магадгүй. Гэхдээ миний бодлоор болохоор зэрэг тэр хүн танд одоо хэцүү асуудалтай үед те одоо хариуцлагаас зугцсан өөргөө хэлж байгаа юм шиг байна. Яг гоо таныг хэлж байгаа бас сүүхэн тооны тийм хүмүүс байж магадгүй. Гэхдээ энэ миний бодлоор л одоо өөрийгөө хариуцлагаас зугцсан. Ер нь бол тийм асуудлыг те хайрцаглалын асуудлыг хайрцаглалын юун дээр те битэрийн оронд асуудлаа ингээд шийдэхийн оронд харилцаанаас гарсан тий хайрцаглалын харилцааны бэрхшээлээс зайлсхийж тий асуудлаас цугцсан гэж өөрөө нэлээд хүлээн зөвшөөрч юм шиг юм карт биш санагдаж байна. Тэг ямар ч одоо тэр хүн танд би ингээд тий айгу хэцүү үед те асуудалтай үед ингээд хариуцлага умартаад ингээд цухтаасаа гэж хэлж байгаа юм байна танд. За ямар ч юм гурван зүйлийг бол танд энэ картуудаар авч болох юм. За ингээд одоо хамгийн төгсгөлд нь одоо танд энэ харилцаанд хэрэгтэй. Танд зөвлөгөө авъя гэж бодож байна. Энэ амралт байгальд гарах гэдэг картахгүй төр холдох гэсэн. Тэгэхээр зэрэг энэ харилцаан дээр танд ямар зөвлөгөө өгч байна гэхээр зэрэг ер нь бол хоёлаа аз. Тэгэхээр хоёлаа байх орон зай цаг гаргаарай гинэ. Тийм. Одоо байгаль гарах ч юм уу, эсвэл ус интернетгүй орчинд ингээ хоёулахна татны яриа өнгөрүүлэх жоохон амрах те. Энэ аягүй чухал гэж магадгүй мэн хоёрт тэгээд энэ карт гарсан баг. Тэгээд ер нь бол ичмээгүй орчин байгаль гарах хоёулаа те. Ер нь бол эсвэл та өөртөөгөө болон одоо тэр хүнтэй үннээрээ те бүр үннээрээ харилцахын тулд эхлээд юм чимээ шугаа багтаа тийм орчинд байгаль газар юм шиг тийм чимээ шугаа та хоёрт одоо саад болох юмгүй тийм газар та хоёр нилийн амрангаа ярилцах хэрэгтэй байна шүү гэсэн ийм утгаар гарч байгаа юм шиг санагдаж байна. За ингээд одоо мэрийн ингээд өндөрлөө үнэхээр тийм өөрөө одоо гарсан картуудыг одоо чад хатгаар ингээд тайлбарлаа үнэхээр таалагдсан бол лайк тараа битэн мартаараа. Мөн таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол за энэ 4-р карт дээр жоохон энэ нэг 20 настай юм шиг харагдчихаа. За жоохон настай 2 хүн гарч ичэлтэй. Гэтэ яг 20-ийн эможи юм бол дараараа. Тий. 20-ийн эможи байдаг байх гэж бодож байна. Тий. Тэгээ 20-ийн эможи байл. Тэгэх юм бол та өөрийгөө одоо өөрийнхөө харилцааг сайнаар зөвгөнж гин амуу одоо чи намайг дэмжиж чаа гэсэн үг. Эсвэл 20-ийн эможи олдохгүй байх юм бол зүгээр тийм гэрлэлгээд бичсэн ч болно. Тэгэх юм бол 4-р картыг сонгосон бөгөөд одоо намайг дэмжиж байгаа байна гэж би бодё. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. За ингээд 5-р картыг сонгосон нэмэр эхлэе. Тэр хүний одоогийн байдал яг одоо ер нь таныг сандгүй гэсэн юм утгатай хайрцаглалын мэр гэж байгаа. За ингээд тарот картаа 5-р картыг сонгосон. Тарот картыг бүгдээрийг зэрэг нэгдэцгээе. За иймэрхүү карт гарсан байна. За ингээд тэр хүний одоогийн хайрцаглалын амьдрал нь яг ямар байна гэдгийг эхний 2 картаар харъя гэж бодож байна. Одоогийн хайрцаглалын амьдрал гэсэн чинь тийм жоохон замбраагүй үжилгэж хаашаа юм. Нэг тийм сонио харилцаа байна. Тийм. За юу одоо маш хэрэлцэн ингээд яг ингээд
гоё ингээд зөв зэгцтэй гоё биш те. Нэг тийм яах гэдэг мэддэхгүй ингээд нэг тийм замбраагүй гэж хэлэх үү, санаа харилцаа гэх үү, далдуур гэх цаашаа нэг тиймэрхүү харилцаа бол байна. Тийм нэг жоохон яг зөвтэй яс уртгуунтай тийм биш гэдэг байна. Энэ хүний хайрцагтай амьд. За тэгээд энэ карт гэх юм бол ер нь бол энэ хүн одоо хайрцагтай амьдрал дээр ямар нэгэн болсон орхисон харилцаа руугаа буцаж ирж байгаа, дахин эхлэх гэж байгаа юм шиг тийм буцаж ирж байгаа юм байдалтай. Тэ. Өмнө ингээд орхиод болоод явцсан юм дээрээ дахиж эхлэх гэж байгаа, дахин ирэхийг хүсэж байгаа ч юм уу, дахин ирж байгаа ч юм шиг тий. Тиймэрхүү картай. За тэгээд энэ өмнө гэрэлцэн байж салж ирсэн болов. Ямар ч нэг тиймэрхүү. Тэгэд энэ хүний ажил үйлснэ гэсэн чинь ажил үйлс. Яг хоо ажил үйлсээр нэг гинтийн өөрчлөлт шилжилт бол болсон байж магадгүй. Одоо хийж байгаа ажил үйлсээр нэг гинтийн өөрчлөлттэй шилжилт юм шиг. Тэгээ ер нь тиймэрхүү зүйл болсон. Одоо бол нэлээд одоо жоохон ажил төрлөн цаашдаа яах нь мэддэхгүй бүдэг бадаг тий. Санаа зовлтойсэн бол тэр нь одоо арилж байгаа, төгшөр санаа зовлт багасж байгаа. Тэг юм айгу ойлгомжтой ажил үйлсэн тий. Нэлээд ойлгомжтой. Тийм бүтэмжтэй тийшээгээ тийм зам мөр нь харагдаад эхэлж байгаа гэх мэтлээ иймэрхүү ажил үйлсэнд бол нэг иймэрхүү энэ хүний. За тэгчээд одоо тэр хүний одоо таныг одоо сандгүй одоо юу гэж боддог вэ гэснээр ер нь ингээд таныг айгүй хүлээсэн бах гэж бодож чинь хүлээгээд та дэмий хүлээлээ гэдэг ч юм уу нэг тиймэрхүү юм тийм гарцны гар золлоо доо гэдэг ч юм скол одоо хүлээгээд байгаа юм шиг шал дэмий хүлээгээд байгаа юм биш үсттэй гар гэдэг ч юм уу нэг тиймэрхүү ол хандлага бодлоо байна. Тэгчээд энэ карт харах юм бол тэгэд ер нь бол тэр хүн бол танаас юу ч гарч магадгүй гэж боддог гинэ гэж хэлэх үү. Ер нь та хоёр хоорондоо жоохон маргаан зөрчил их болдог байсан байж магадгүй. Тийм. Тэгэж чаддаг. Таныг хүлээгээд хүлээснээс гэхэлэр нэлээд боддог болж таарад байгаа байхгүй юу? Тийм. Нэлээд боддог болж таарж гин. Тэгээд ер нь бол энэ харилцаанаас ч юм уу одоо эсвэл танаас ч юм уу юу ч гарч магадгүй гэдэг ч юм уу. Жоохон өмнө нэг тийм маргаан тэ зөрчил жоохон үе таараар ингэ гараад байдаг байсан. Тийм. Ямар ч юм хөө одоо таны талаар нэг иймэрхүү бодол байна. Тэгчээд танд зөвлөгөө гэсэн чинь харин горлолчин доош харцсан гэдэг чинь зөвлөгөө. Ер нь бол энэ зөвлөгөөн дээр хвчлэн тэгээд зөвхөн өөргөө битээ бодороо тий гэсэн ийм утгатай зөвлөгөө хэлж болох юм. Амуу одоо таны одоо лавр тий одоо зүрх сэтгэлийн аюу карт болохоор зэрэг зүрх сэтгэл чинь одоо эргэлзэж зам салаалж магадгүй юм байна. Одоо хоёр хүний хооронд эхнийг сонгох гэдэг ч юм те. Зам ингээд салаалж магадгүй. Тэгээ ямар ч шийдвэр гаргахын өмнө те өөрийн одоо үнэн сэтгэл үнэт зүйлээ сонсороо гинэ. Хаан жинхэнэ холбоо, хаан төр зүрийн одоо эдийн шунал өсөлтөө автаад байна гэдгээ сайн ялгасалгаар агсан байна. За ийм зөвлөгөө өгч байна. За тэгээ тэр хүн танд одоо хэлмээр авах гэсэн нэгдсэн. За тэр хүн танд хэлмээр авах гэсэн чинь тэр нь ал одоо энэ ингээд айгу алгандаа бөөцөлөөд айгу хайрлаж байгаа байхгүй. Тэгээ намайг одоо тэр хүн танд юу гэж хэлмээр байна гэхлээр зэрэг чи намайг ерөөсөө хайрладаггүй одоо үл тоомсорладаг, тоодгүй, хүндээ ханддаг үстэй гэж танд хэлмээр ам байна. Тийм. Тэгээ хоёр дахь хэлмээр авах нь болохоор зэрэг ер нь аль маш гоё карт гарлаа. Одоо тэр хүн юу гэж хэлмээр байна гэхлээр зэрэг чи миний ирээдүйн амьдралын нэг хэсэг байгаасаа гэж хүсэж байна гэнэ. Бараг гэрэлтийн өгч шүү дээ. Ямар ч байсан ирээдүйн амьдралд одоо чи настан байгаасаа чи миний ирээдүйн амьдралын нэг хэсэг байгаасаа гэж хүсэж байна гэсэн юм гоё үгийг хэлье гэж бодож байгаа юм байна. Амуу өөр хэлмээр азуул. Тийм. Гэхдээ одоо сайтар бодох хэрэгтэй гинэ.
Одоо гэхдээ яаж болохгүй яах вэ гэдгээ сайтар бодох хэрэгцээ байна гэж хэлмээр аам байна. Яад энэ хүн тэгж хэлж байгаа гэхээр зэрэг тэр хүн одоо таныг тийм амархан орхих ол хүслэхгүй байгаа гэж магадгүй. Харин тэр хүн таныг амархан орхих хүслэхгүй харин одоо ирээдүйд одоо илүү тэнцвэртэй ойлголцсон харилцаа үүсгэхийг бол хүсээд тийм тэгж хэлж авах гэж бодож байна. Агуус харилцаа бүр сайн болгохын тулд сайтар бодох хэрэгтэй байна. За ямар ч гэсэн юм гоё гурван хэлж чинь тэгэд ингээд хамгийн сүүлийн одоо таны сонголтын картнаас одоо танд хэрэгтэй энэ харилцаанд хэрэгтэй мессеж авъя гэж бодож байна. Тэр нь бол зүтгэл хэрэгтэй гэдэг карт хгүй юу? Нөхөр ингээд зүтгэлтэй. Зүтгэж байгаа л энэ охиныг ингээд очиж унсаж байгаа хгүй. Одоо унтан саад байсан ч гэсэн тийм тэгэхээр зэрэг сонголтын картны танд хэрэгтэй мессеж юм бол жинхэнэ хайр өөрөө ерөөсөө ирэхгүй. Өөрөө ирэхгүй. Тийм. Та өөрөө ч бас ингээд хичээх хэрэгтэй шүү. Амуу одоо хайртайхын тулд одоо юу гэдэг хайр хамгаалах ч юм уу хайртайхын тулд хайр сэтгэл аягүй гоё бүтэмжтэй байхын тулд сэтгэл зориг тэм үү одоо хичээл зүтгэл аягүй хэрэгтэй шүү гэсэн байна. Жинхэнэ хайр бол өөрөө ирдэг юм ингээд хайрыг одоо бүтээд юм а гэж юм байна л да өөртөө хоёр талаас хичээж тэ. За ийм юу байна? Зөвлөгөө байна тань дээр. За ингээд одоо 5 дугаар картыг сонгосон нь. Цаад хүн үнэхээр гоё үг хэллээ гэж бодож байна. Тийм. Тэгэд миний зөвлөгөөнүүдийг тийм үнэхээр өөртөө одоо нөхцөл байдал тохируулаад сонсон байх гэж бодож байна. За ингээд өндөрлөгийг үнэхээр таалагдсан бол лайк тарахаа тийм бити мартаараа амуу таалагдаа та намайг дэмжихийг хүсэж байгаа бөгөөд өөрийнхөө харилцааг сайнаар зөвнөхийг хүсэж байгаа хүмүүс байх юм бол надад аюу хөөрхөн юм 2 хүүхдийн эмож. Тэгээ 2 хүүхэд гэсэн бол ямар ч гэсэн хүүхэд гэсэн эмож дараараа тийм гин цаахан аюу хөөрхөн те сэтгэлийг бэлэгдээд хүүхэд гэсэн тийм 5 дугаар карт сонгосон юм байна. Хүүхэд гэсэн тиймэр дарах юм бол намайг дэмжиж аваа бөгөөд та өөрийнхөө харилцааг сайнаар бэлэгдэж байна гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэлцсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн имжлэг хүртэл баяртай. Бай. За ингээд хүмүүс үлчин 6 дугаар карт сонгосон нэмэр хийхлээ. За нэг картанд татгцсан. Одоо хайр сэтгэлийн системээр хийж байгаа. Одоо тэр хүний одоо одоогийн байдал одоо ер нь одоо таныг сандгүй гэсэн юм. Нэмэр хийж байгаа. За ингээд бүх тарот картуудаа эхлэнэ гэдэгцээ. За 6 дугаар картыг сонгосон. Тэгээ энэ картыг сонгосон. Шууд карт гарсан байна. За эхлээд энэ хүний хайр сэтгэлийн одоо амьдрал нь яг одоогоор ямар байдалтай байна вэ гэх юм бол яг одоогоор тийм. Тэгээ ер нь бол нэг хүнд аягүй сонирхол аягүй их байна. Тийм магадгүй таач байж магадгүй тийм. Ямар ч байсан одоогийн хайр сэтгэлийн амьдрал нь болохоор зэрэг ямар нэг хүнд тийм маш их сонирхол байна. Тэгээ би сэтгэл аягүй тийм. Би сэтгэл нэг зохицолтой гэхүү би сэтгэлээр аягүй таарамжтай санагдсан юм шиг тийм тэгэд одоо юу гэдэг тэр хүн өөр үзэл бодолтой өөр юутайсан ч хамаагүй ингээл зохицохыг хичээгээл таруулахыг хичээж байгаа нэг юм байдалтай тийм байна гэж бодож байна. Тийм магадгүй таач байж магадгүй ямар ч байсан одоогийн байдал нэг юм тэгээд ямар ч байсан хүсэл тэр хүнтэй нийлэх явах гэсэн хүсэл нь аягүй их байна. Тийм эд одоо танд татагдж байгаа тэг хүсэл сэтгэл нь нэлээ догдлоод байгаа тий таныг аягүй хүсэж байгаа гэх юм уу тий. Би махуудын хүсэлч гэсэн нэлээ аягүй хахш байна. Тий замар ч гэсэн ингэж тайлъя. Одоогийн хайр сэтгэлийн амьдрал нэмэх байдалтай. За Тэгэд энэ хүний ажил үйлснүүд ямар байна гэхэлэр зэрэг тийм яах вэ гэнэ. Тийм ингээл хийж л ахаас та явж л ахаас та ажилтаа гэдэг ч юм. Ажил төрөл нь бол яах вэ? Гэхдээ жоохон мөнгө төрний жоохон шаналл байгаа ч юм болоо энэ мөнгөний карт 500-аас тий.
Мөнгө түндэр жоохон шаналл байгаа. Гэхдээ яг ажил төрөл нь бол явагдчихад гэхдээ яах вэ? Тиймэрхүү л. Тэн карт харах юм бол ажил үлснэ. Тэг ер нь бол нэлээд одоо ажил дээр ямар нэгэн төвчээр сорилт тийм өөрийнхөө одоо төвчээр одоо хэр өөрийгөө одоо ажил төрөл дээр нэлээд сорж байгаа, сориулж байгаа гэдэг ч юм те. Төвчээр шалгуулж байгаа ч юм шигтэй ажил үлснэ юмрхүү юм байна. Тэгээд тэр хүн одоо ер нь яг одоогийн байдлаар таныг сандгүй боддгоо гэсэн чинь ер нь сандаг боддог гэж бодож байна. Тийм танилуу нэлээх сонирхолтой. Тийм одоо таны гоё бие хаа гэдэг ч юм уу те. Тэр нь л айгу сонирхол айгу ихтэй таныг айгу гоё юм ихтэй гэж боддог. Одоо эсвэл нэлээ романтик харилцаа дотроо дандаа төсөөлдөг гэж магадгүй. Гэтэ энэ картын карт хоёрыг харах юм бол ер нь бол тэр хүн таныг бодохдоо нэлээ юу гэмтэй. Магадгүй залууч хүн байж магадгүй. Тийм болооч тэр одоо бие махбодын дургасл нь аюу хагаад байгаа байхгүй. Ямар ч байсан бие махбодын те таныг гэсэн хүсэл бол аюу их байна. За тийм картыг хамаал ер нь алаа ингээд танаас аюу олон боломжийг олж харсан байж магадгүй. Өөр юу яагаад гэсэн чинь ер нь аюу те боломжтой юм биш үү, боломжийн биш үү, ямар нэгэн олон боломжийг олж харсан байж магадгүй. Мөн одоо өмнөх одоо бүтлгүүд урдлаас нь ч юм уу те эсвэл нэг өмнөх юунаас нь шал өөр хүн байсан юм шиг те эсвэл танд аюуд нэг тийм тэр хүн танаас нэлээд боломжийг олж харсан гэдэг байхгүй тийм. Тэгээд одоо таныг эд одоо сонирхож байна. Тэр нь нэлээд романтик нэг тийм одоо нялуун гэж хэлэх бод юу ч хэлмэр юм дээ. Ямар ч байсан таны гэсэн бие махбодын хүсэл бол нэлээд их харагдаад байна юм байна тийм. За тэгээд танд зөвлөгөө гэх юм бол тий ер нь бол энэ харилцаанд одоо эрч хүч хүсэл тэмүүлэл одоо тий энэ хүнээс жинхэнэ хүсэл тэмүүлэл таны гэсэн тий тэр зүйл тийм мэдрэгдэж байвал айгуу сайн. Гэхдээ энэ мэдрэмж ол тий одоо тэр хүнээс мэдэрч байгаа юм одоо хоёрын хайрцагтлийн мэдрэмж одоо тогтвортой хайр уу эсвэл төр зүрийн одоо аалцаалтай ингээл дүрлзэл асаал унтрах гал уу гэдгийг анзаарч тэ сэтгэлээ бол хамгаалаарай гинэ. Тийм. За ямар ч байсан энэ хайр үнэхээр хүсэл тэмүүлэл таны гэсэн сэтгэл мэдэгдэж байв сайн. Гэхдээ энэ мэдрэмж тогтвортой юу үгүй юу гэдгийг тэ тэр зүр асаал унтрах хайр юм уу эсвэл тогтвортой хайр болох нь гэдгийг нэг жоохон анзаарч хараад сэтгэлээ өгөхөөс өмнө тэ жоохон анзаарч хараарай гэсэн ийм зөвлөгөө танд. За тэгээд танд одоо энэ хүний танд хэлмээр үг гэсэн нэгдсэн. Энэ хүн нэлээд таны зураг мөргийг ч нэлээд үздэг байж магадгүй юм шиг. Ер нь бол энэ хүн яг энэ карт нутган болохоор зэрэг танд юу хэлмээр байна гэхлээр зэрэг би чамайг сонирхож байгаа. Одоо чиний дотоод ертөнцийг тий чиний ингээд явж туулж ирсэн түүхүүдийг чи ингээд ойлгож эхэлж байгаа шүү гэж ингэж хэлмээр байгаа юм байна. Ама хоёр дахь нь болохоор зэрэг цухтаас ингээд байгаа. Өмнө нь бас танаас цухтаас талгуулж исэн болов. Тэр үед байдал айгу хэцүү болоход би ингээд цухцсан. Тэг ер нь жоохон ачаал айдас жоохон автаж харил уурхаас жоохон цухт. Би тэр үед ингээд цухтцсан гэсэн иймэрхүү юм хэлмээр байгаа юм байна. Тэгээд тэг гурван картын харах юм бол ингээд энэс шал тесрэг өөртөө одоо чи миний ирээдүйн амьдралд байгаасаа гэж хүсэж байна гэж байгаа тий. Цаашдаа амьдралд минь ингээд хамтаагасаа гэж одоо би хүсэж байна гэсэн юм хэлмээр. За ямар ч гэсэн ийм гурван зүйл хэлмээр байгаа. Би үнэхээр одоо таны одоо тэр хүнтэй таарж байгаа үгүй тий. За ингээд хамгийн сүүлчийн одоо таны сонголтын картнаас танд хэрэгтэй энэ харилцаанд танд хэрэгтэй мессеж авъя гэж бодож байна. Keep
Өөрийнхөө энэ дээр түрүүн бас хэлсэн дээ өөрийнхөө сэтгэлийг энэ харилцаа доктортай хайр болох нь уу эсвэл тэ гинт дүрлзээл асаал унтардаг тийм хайр байх нь гэдгийг нэлээд анзаараараа сэтгэлээ хамгаалаарай гэсэн. Энэ дээр бас адилхан сэтгэлээ хамгаалаарай гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд сонголтын картын мессеж гэх юм бол танд одоо таалагдах жинхэнэ одоо хайрцаглаж хүн чи одоо таны төсөөлж байсан хүнээс шал өөр байж мэдэн шүү тий. Ер нь бол тиймээс хит их шүүлгүй тий сэтгэлээ нээлттэй байлгаарай гинэ. Хайр сэтгэл дээр бол тий зүрх сэтгэл зүүн сонгох сонсох юм байна л да. Танд таатай мэдрэмж төрүүлж байна. Эсвэл ингээд амар дурлаад амөртлөө нэг л төвшөөртэй санагдаж байна уу тий. Тэр одоо дотоод тийм мэдрэмжээ сонсороо. Тиймээс ингээд тарих толгоороо тий хэд шүүлгүй сэтгэлээ нээлттэй байлгаарай гэж. Амар татагдаад дурлал тэр өнгө байж чадахгүй хаач гэсэн нэг тийм төвшөр мэддэг дээр ер нь жоохон хайртгал жоохон дэмий байдаг. Зөв миний өөрийн туршлагаас тий. Тэгээ яг хажууд нь хат өөрөөхөө байж чаддаг ингээд хамт байхтай айгуу тийм тухтай гоё мэдрэмж танд өгч чадчихвэл тэр хайр өрөнд ажгүй гэсэн. Тийм. Тэр зүйлийг хэлж байгаа юм шиг санагдчихээн. За би дахиад хэлээ одоо танд таалагдах хүн те одоо жинхэнэ хайр чинь одоо таны төсөөлж байсан хүнээс шал өөр ээж мэдэн шүү. Тиймээс хит их шүүлгүүгээр сэтгэлээ нээлттэй байлгаараа гэсэн байна. За ингээд тийм гарсан картууд ингээд өөрийнхөө юугаар чадаа одоо тайллаа үнэхээр таалагдсан бол тийм лайк тарахад мартаараа мөн таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүн байх юм бол тийм таны цаашдын одоо хайр сэтгэлийн амьдралыг чинь сайнаар бэлэгдээд за ямар тийм ор тарах уу? Тийм бүгд гэдэг юмар тарчаа. Ринг юм уу те? Эсвэл бүгдтэй. Тэгэх юм бол таны ярилцааг одоо тийм гэрлэллөө хөтлөх сайн харилцаа тийм байгаасаа гэж тийм бэлэгдээд бүгд. За тэгэх юм бол би 5 дугаар карт биш 6 дугаар картыг сонгосон. Бөгөөд одоо тийм намайг дэмжиж байгаа өөрийнхөө цааштай амьдралыг сайнаар бэлэгдэж гэнэ гэж тийм үзье. За ингээд одоо өндөрлөе. Одоо энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай.